танайд таныг дайлыг нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхэлж байна. Богино хугацаанд хэн бүхэнд хэрэг болох үс хоолны жороор зочинтойгоо хамтдаа хоол хийнгээ. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа сонин сайхнаас ярилцаж, дуу хоолойг нь түм олондоо хүргэдэг. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд манай MBC төвөөс одоо хийдэг ээлжид контент, таныг дайлыг контент юм шинэхэн дугаар эхлэхэд энэ Тэжээ хотоос 49 км зайд би тэд ирээд ингээд нэг замын одоо манай монголоор бол нөгөө урхан гэж ярьдаг штэ тий. Тэр хүгээс солонгосоор бол хүгээс дээр ингээд ирээд юм кофе авч ин. Тэгээ сая энэ кофег би хүн надад хийж өгөөгүй. Одоо робот хийж өгсөн. Өнөөдрийн дугаартаа бид нар маш сонирхолтой дугаарыг одоо бэлтгээд одоо явж байгаа. Тэгээд өнөөдөр би ингээд Монголын төрийн далбаатай ардаа одоо ийм зурагтай футбол хүмссэн байгаа. Тэгээд энэ футболкныхоо одоо ингээд Монголын далбаатай. Тэгээд энэ футболкныхоо учир утгыг та бүхэндээ цон удахгүй дэлгэх болно. Тэгээд бидэнтэй үргэлж хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд хамтдаа явцгаая. За ингээд Зөв хотох MBC студ яг одоо таныг дайлъя гэдэг нэвтрүүлгээ контент эхлэх гэж байна тий. За бид нар ямар гоё газар ирсэн байна та бүхэн харцаагаарай. Замын хажуугаар ингээ хараад явдаг гэсэн байхгүй юу? Гэтэл ингээд солонгосууд кемпи гээд яваад идэв юм баг гэсэн чинь манай монгол залуучууд бас кемпи хийдэг юм байна. Тэгээд яг ингээ монгол залуучуудтайгаа бүгдээрээ уулзцгаая. За сайн байна уу? Сайн байна уу? Ямар сүрэлгийн урьдчилан авсан баярлалаа. Тэгээд нэг амралтынхаа өдрийг зөндөө өнгөрөх болсон. Нараандаа баярлалаа. Ийм гоё газар ирээд ингэж амарч байдаг ямар жаргсан хүмүүс ээ. Гол маш гоё байт юм байна. За ингээд тэгээд Монголда байгаа ч юм шиг санагдаж штэ. За тэгээ манай nice мэдээхаа өөрийн одоо гарын материалууд аваад ирсэн байгаа. Бид ингээд материалаа маш гоё амттай хаалаад ингээ бүгдээрээ гоё одоо сонин сайхнаас хуваацгаа бүгдээрээ. За. Тэгээд ингээд би нөө нэвтрүүлгийнхаа одоо дүрмээр гэдэг шиг хүнслэхэн бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь аваад ирсэн байгаа. Тэгээд та бүхэндээ өнөөдөр би бас яриад нөхөр гадаа байгаа юм чи манайхан угаасаа дандаа нөх хорхог юу вэ л гэдэг штэ тий. Тэгээд тогооны хорхог буюу нэ жимби хийж өгье гэж бодсон. Тэгээд чулуун муудаа халаад нөгөө амар их таг авахгүйгээр тэгсээр нэ хурдан хугацаанд хийгэж бодсон. Тэгээд хэдүүлээ ямар ч байсан кемпинг хийж байгаа хүмүүсээ хорхогоор тогооны хорхогоор дайлцгаая. За гэрээ эзэгтэй нэртэй сайхан танилцгаа манай үзэгчдэд өөрсдөө танилцуулаач. Сайн байна уу? Намайг Дэрсүрэн гэдэг. Одоо 26 настай. Тэгээ одоо Солонгост ирээд 8 дахь жилдээ одоо амьдарч байна. Оо за бас 7 дахь жилдээ амьдарч байгаа. За. 안녕하세요. 오정원이에요. 기구체 солонгосоор би солонгосоо 이게 уудсан. Тэгээд эхнэртэйгээ уулзаа Монголд өнгө сурж эхэлж байгаа нь одоо бид нар гээд ер нь Монголдо байх мэдрэмж авъя гэж хүсэж хөдөлмөрсөн одоо иймэрхүү юм манад ирлээ. Баярлалаа. Оо. Яг бүр зорж тэгж Монголда байгаа юм шиг мэдрэмж авах гад яг юм кемпи хийдэг юм байна шүү дээ. Тийм ер нь бол бас нэг хоёулаа амар тийм таалах газар гол ус гарах амар дуртай. Тэгээд жоохон ингээд хотын төвөөс гармаар санагдаад Монголоо жоохон санах үедээ ойр орхон кемпинг бас их явдаг юм. За. Би нөхрийн надад солонгос ч юм уу монгол ч юм уу гэж бодоодсан байхгүй. Тэгээ солонгос хэл нь бүр амар бүр төрөлхийн хэлшгэл юм байна. Тэгээ монгол хэл нь ч гэсэн өстой мундаг юм байна тий. Тийм монголоор сайн ярьж. Тэгээ та хэднээс сард хэдэн удаа гардаг ерөөхдөө? Яг нэг улирлаас шалтгаалаад яг эд аяллаа улирал ерөөхдөө бол сард 2-3 байнг гардаг байхгүй юу? Оо за. Сар болгоо ер нь байнг гардаг. Ямар нэгэн хэрвээ жоохон одоо тийм ажил төрөл их байх юм бол тэр үедээ ерөөхдөө сартаа нэг ч юм уу гарна. Өвөл болохоор хаяада гардыг маа. Гэтэ бас одоо нэг тэр 2 хүүхэдтэй баг маань баг болохоор тэгээд энэ жилийн өвөл бол ерөөсөө кемпинг гарахгүй байж байгаа саяхнаас эхлээд одоо дуулаараа дахиж гарч ирсэн. За. Миний бодлоор энэ бол монголоор би сайн мэдэхгүй байгаа. Гэтэ солонгосоор тайлбарж хэлэх юм бол screen одоо яг нэг оройн цагаараа хүүхдүүд уйдаж магадгүй поророо ч юм уу янз бүрийн нэвтрүүлэг
Тэгээс хамгийн гоё юм нь ихээр Монгол хүүхэлдэйн кино эдэр юм уу үзүүлэх бид тэр тиймэрхүү санаа бас байгаад байгаа. Хүүхдүүдээ бас солонгос оронд өсөөд байсан ч гэсэн Монголын танилцуулгаас бид бас баг багаар зааж эхэлж байгаа зорилгоор би өөрөө авсан. Тэ. Тэрний одоо энэ скрины энэ одоо power bank гэдэг projector гэдээ байгаад байгаа. Тог их бага гэдэг аюу гоё тод гард юм байлээ. За. Тэгээ энэгээр одоо майхан ингээ бариад кемпинг хийхэд ерөнхийдөө төлбөртэй байдаг уу ер нь? Майхан тэгээд энэ газар төлбөртэй газар байгаа. Гэхдээ бид нар болохоор аюу гоё чөлөөтэй өөртөө бай гэж бодлохоор төлбөргүй хамгийн солонгосын гоё газрыг юм хайж үзхийг хичээж байгаа. Бид бол нэг жоохон амралтын маягийн өрөх юм уу зүгээр жоохон амраад дулаахан орой хүүтэнд болохоор гадаа суугаад илгүй дотор ингээ бөөнөрөө суух зорилттой гэж ерөөхдөө тогтжуулахаараа тийгээ тогтжуулцдаг. Энэ дотор болохоор бид нэр орой унтахаараа бүгдээрээ хүүхдүүдтэйгээ бөөнөрөө унтаж амраад хуцсан юм тавьчихдаг. Хүмүүстээс гой санаа өгчөөр гоё юмнууд юу вэ? Миний хувьд бол энэ майхныг би өөрөө маш олон судалгаа хийж авсан байгаа. Тэгээд маш судалгаа хийж маш их бодож авсан учраас танилцуулах юм бол ялангуяа манай монголчууд өвөлж байна уу дарахт их санаа зовдөг. Энд шалаа авах юм бол доороо зүгээр дан шал байгаа. Тэнгээсээ онгорхоо. Дахгүй байхын тулд дандаа ингэж газраар юм бэ тий? Тэгээд дулаан байхын тулд яах вэ? Тэгээ бид нар яг хүүхдээ хөл ингээд ивэлж чинь. Гэхдээ өвөл бид нар томчуудаар явах юм бол энэнгээрээ Монголын яндан гаргаад утаагаш гаргаа энэнгээрээ бид нар яндан хийгээд тасарч байгаа өвөл уулан дээр гарч хийдэг байгаа. Тиймэрхүү байгаад зориулстай. Тэр дуухан маань одоо энд шатахгүй гэсэн юм материалтай байгаад байгаа. Тий. Нэг шатдаггүй материал юм уу цаанаасаа? Тий. За. Мэдмэр юм бэ манайхан. Гал авт дээр жожголох гэж билээ хийгээд үзсэн чинь үний юм байлээ. Гал өөрөө автгүй тэгсэн мөртлөө өөрөө ингэ гал дамжиж явдаггүй юм байлээ бас. Тэр дуухаараа хийх юм бол ер нь 24 цаг ч юм 2-3 хоногтой шинжэнгөө ийн гэж яах болохоор турчууд чи энэний дагавар ба дахиад энэ дотор нь юм байт юм байлээ. За. Өөр ямар гоё шинэлэг юм бэ? Одоо онцлогны өрөө. Тийм онцлогны өрөө жоохон дамбраагүй л аа. Энэ онцлогны тасалбараа шалан битүү. Нэг. Энэ болохоор ингэ битүү шахгүй юу? Энэ дотор тасалгаа нь болохоор шалан битүү ихэвчлэн яг орой унтаж амрахад зориулсан. Тэгээд хоол ундныхаа амийг одоо хөрчөнд байх юм да айс бакс дээр ингэ хийгээд аваад ирсэн. Ингээд идэж явах юмнуудаа ерөөхдөө дотор нээжээ. Одоо манай энэ дэрэд би тайлбарж хэлэх юм бол кемпинг дээр ирээд өчтөр өглөө ирсэн байгаа. Тэгээ өчтөр өглөө ирээд солонгосын энэ лок гэсэн хамгийн алдартай бүтээгдэхүүн энэ бараагаас нь бид нар хийж авсан байгаа. Тэгээд одоо хүрэл өнөөдөр цаг агаар харах юм бол өдрийн 31 градустай байгаа. Тэгэхэд энэ чагаа Усман бараг хайлаагүй энэ дотор үлдсэн байгааг бас харж болно. Гэтэ амархаа ойр онгоолсоодох юм бол мэдээж хайлах магадлал өндөртэй л дөө. Гэхдээ энэ материалыг энэгээрээ хийгээд бүтэх юм бол айгүй гоё дулаанаа барьдаг бас халуунаа барьдаг тиймэрхүү байгаа болохоор энэ бараа би сонгож авсан. Хүүхдүүд битгий наршаараа эхнэр нь гоё амтай гоё мууж идээрэй гэж бас сэтгэлээр авсан байгаа даа. Одоо миний энэ EcoPlum Max гэсэн юм power bank байгаа. 2 батарейтай. Энэ нэг батарейтай. Тэгээд дээрээ бас дахиад энэ нэг батарейтай байгаа. Одоо насаагаад үзэх юм бол иймэрхүү. Нийт 67% таа байгаа. Тэгээд батарей маань өөрөө 67%-ийн тэнэгтэй байгаа. Тэгмээд одоо энэ жижигхэн power bank-ийг ингээд залгацсан байгаа мөртлөө энэ power bank-ийг одоо 99 цагийн турш сэнгэлэх чадвартай гэсэн нь одоо энэ дээр гарч ирдэг байхгүй юу? Тэгээ утас сэнгэлэх юм бол хамгийн багтаа ихэд 99 цагийн турш тэнгэлнэ гэсэн юмнууд гараад ирдэг. Тэгээд энэ маань болохоор ерөнхийдөө бид нэр хамгийн их аялахдаа 2-7 хоног юм уу эсвэл сар гаруй хөдөөгөр ажилладаг. Гэтэ энэ power bank-ээр манай гэр бүл 4 ам бүлэгтэй хэрэглэхэд бол айгүй хангамжтай. Утас сэргэлэх юм бол 12 утсыг бол 1 хоногтой тэмэглэж тиймэрхүү хүч чадалтай юм байлээ. Тэгээд давхар бас үзэх юм бол би галаас манай хүн их айдаг, болгоомжлдог. Энэ өөрөө эргээд галаа хөргөөдөг юм байлээ. Тий халуунаа хөргөөн. Тэнгээс энэ
Одоогийн смарт утсаа болоод смарт утастай холбоод таны power bank чинь халуун байна уу, ямар уу байна уу бас анхааруулж дааж өгд юм байлээ. Тэр нь айгүй гоё боломжийн юм гэж бас бодоод байгаа юм. Аюулгүй байх. Тэгээд бас энэ гэрэл ингээд ална. Дахиад 3 дахь дарах юм бол аварын гэрэл. Цагдаа мэгдээ солонгос аюулгүй орондоо юм бол хүмүүс энэ гэрлийг мэдээд хүмүүс тусламжийг бас авч болдог гэрэл юм суулгаж өгсөн юм байлаа. Хамгийн гол нь таалагдсан юм яг бол ялангуяа Монголд машиндаа сэргэлж чинь тэгээд гэртээ сэргэлж чинь энэ шиг явах юм бол нарны хүчээр бас өөрөө сэргэлнэ. Нарны хүчээр ерөөдөө бол 4 цаг хийж бол 100% сэргэлж чинь. Тэгээд 100% сэргэлэх юм бол ер нь 1 7 хоног юм уу эсвэл 5 хоног болгоход хангалттай. Энэ батарейг үрэх тиймэрхүү аюулгүй юм гоё санагдсан бүтээмж юм байлээ. Цахилгаан нь бол ингэж шийдвэрлэгддэг байгаа. Эмгтээ ингээд эцэгтэй гэж байгаа байна. Тий. Бас манай үзэгчид сонирхолцохоор санаа юу вэ? Ер нь кемпинг явахдаа болж өгвөл нэг бид нар амрах гэж явахыг их илүү үздэг болохоор итгэд амархан хамттай хоол ер нь айгүй болж өгвөл авч явдаг. Тэгээ тэрийг болохоор ингээд энэ тавиурн дээр ингээд ерөөхдөө өөрх хэрэгтэй юмнуудаа ингээд өрөөд тавьчихдаг. Тэгээ галтайгооны хэрэгтэй хоол хийх сонирхолтой юмнууд гэх юм бол одоо ингээд халбаг сэрээ, хутаа, хайч юмнуудаас халбаг юм бүгдээр энэ чинь ингээд бэжтэй. Тэгээ би өөрөө кофе амар уух туртай болохоор өглөөнөө ингээд кофегаа жанаад тэгээ орой олонгууд ингээд харахуу газар тавих гэрлнүүд маань ингээд нийлгээд тэгээ яг л нөгөө хүний яг л хэрэгэлдэг юмнуудаа тэгээд ер нь бол бүгдийг авч явна. Тийм байна. Миний хэрэгцээ бүгдийг авч явдаг байгаа. гэрэл чийдэнгүүдийг бол тус юм байна. Тэгээ энэ чинь бас өөр нүдэн тусч байна. Тий энэ Миний хувьд бол энэ шид монстер гэдэг би купанаас ахиалсан байгаа. Хамгийн хүчтэй хамгийн цаг явдаг бас адилхан. Нэгээр сэнгэлж явдаг. Энэ нэг товчлоор дарах юм бол ингэж хаасна. Гэхдээ тод гэрэл. харанхуй шөндөө болгоомод энэ махны бүхлээр нь тодруулж өгнө. Тэгээ бас энэгээр чинь цагаанаар асах юм бол ялангуяа шумуулва ясаанэр их шавд юм байлээ. Гэхдээ дахианы давчих юм бол шар нь арай гайгүй шавханд баг болчтой байлээ. Гэхдээ яг гэрэл хэмжээ шахав шавна л та. Гэхдээ шавханд баг болоод арай хүн нүдэн тусахад гайгүй байдаг билээ. Тэгээ юу энэ гэрлээ нэг зэрэг жоо power train тэнэгчтэй адилхан 3 хоног бол хангалттай явдаг тиймэрхүү гэрэл байгаа даа. Тэгээ дахиад энэ гэрлийг маань харах юм бол энэ өөрөө их ч юм бол имэр жижигхэн хайлцаг болно. Тэгээ хөлөөр яагаад бас ингээд өөрөө гэрэл нь алсна. Одоо батарей жоо дуурчлаа. Энэ уцаа хийгээд бас ийм гэрэлд байгаа даа. Энэ гэрлийг битээр сайхан найзаасаа бэлгэнд авсан. Тий. Битээр таяр айгуух явдсан юм чи ууг нь бол энэ чинь нэг бичлэг хийдэг тийм нэг хүмүүсүүдийн тий бичлэг хийдэг хүмүүсүүдийн гэрэл. Гэтэ өвчтөр ингээд найзтайгаа цуг ирээд тэгтээ ингээд нэг гоё амралтанд явсан юм чи ингээд бас SNS дээр ингээд стори үлдэх гээд энийг ингээд асаасан чи амар тод ассан байхгүй юу. Тэгээ энэ юу н амар хэрэгтэй юм байна миний найз аваарай гэдэг өвчтөр бэлгэнд авсан даа. Тий. Тэгээ мэдээж хэрэг кемпинг явах гэж чи бас нэгэн гоё тийм мэдрэмжийг авахын тулд иймэрхүү гоёлын ийм гэрлүүдийг айгүй ингэж гүйлгэж тавьсан байгаа. Орой болохоор тэгээд амар тод биш ч гэсэн тий тэр одоо орчныг бүрдүүлэх гэж юм өнгийн энэ гэрэл бас амар Тийм байна. тавьсан байгаа. Тэгээд нялх хүүхдтэй хүмүүс байгаа шүү дээ тий. Нялх хүүхдтэй юм чинь одоо нялх хүүхдэд бас сонирхолтой. Нялх хүүхдэд бас одоо кемпинг ямар юмнууд байна? Хүүхдүүдэд Бид хоёр өнөөдөр энэ удаагийн явуулалтаар болохоор өөрсдөө хүүхдүүдэд имэд нүлтэйгээд хоёулахнаа ирсэн байгаа. Тийм учраас хүүхдүүдийнхаа юмнуудыг бол бүгдийг нь үлдээгээд жоохон цомхон ирсэн. Яг хүүхдүүдтэйгээ явах юм бол хүүхдүүдийнхаа бүх тоглоомуудыг тэгээд хамгийн хүүхдүүд усан тоглож болох тийм гол устай илүү тийм хөдөлгөөнтэй юм хийж болох газрыг бас ямар сонгож очдог байхгүй юу. Тэгэхээр одоо яг харуулъя хүүхдүүдийн маань шууд юмуд одоо л байхгүй байгаа тийм. Гэхдээ ерөнхийдөө тайлбарлах юм бол одоо манайх энэ дэр хүүхдүүд чөлөөтэй ингэж бас яраа хүүхдээ биеэрээ бүлгэж болно. Гэхдээ энэ талбай нь болохоор хүүхдүүд бас байгальтай бас ойрхон байгаараа гэж зүлийн мөлхий дээр энэ талбайн дээр бүлгэхээр бас энэ том асар майхныг бид нар сонгосон байгаа юм. Тэгээд одоо энэ ширээмэрээ бид нар 4 хүн дээр тааруулсан. Хажууд тишээ болохоор хоолоо ид ингэсээ тэрийг гарч манай хүүхдийн газар дүүрээ яваал ингэ байж байгаа. Ариу энэ дотор байгаа болохоор амар юм шиг санагддаг бидэрт.
Хүмүүс гайхч магадгүй л тэгээ хоёр майхны хооронд нь холовцсон гэ. Харин Тийм Уул өвчин нь нөгөө бол тустай майхнууд. Шал өөр майхнууд байгаа. тийм Тийм үү? тустай Тийм. байх. тийм байхад би болохоор яг ийм том майхаа ерөөсө харж байгаагүй. Хоёр өрөөтэй ийм байдаг юм бах та гэж бодсон байхгүй. Тэгэхээр нийлүүлсэн юм уу? Тийм манай хүн бас дийлүүлээ гэж санаа өгөөд ер нь дийлүүлсэн дээр хоёулынхаа хөдөлмөрийг гаргаа ингээд хоёулыг дийлүүлсэн байгаа. Тэгээд одоо манай энэ одоо Монголын бол би монголчууд сайн мэдгүй байгаа уушлаарай. Ярих юм бол бараг хашаа маягийн юм байгаа. Ямар ч солонгос юм ойрхон юм биш юм хийсэн байгаа. Тэрийг бодох юм бол хүмүүс битгий хараасаа нэгдүгээр прай бош тий. Нэгдүгээр хоёрдугаар салхи бас хамгаалж байгаа юм. Одоо эмэгтэй хүн чинь гинүүд хувцас ойлгоч эрэгтэй хүн би ч юм уу жоохон гэртээ чөлөөтөө гэр гэж бодож байгаа болохоор энийг би тавьсан байгаамаа. Тэгээ энэ гэрлийг тавиад хүүхдүүд ялангуяа явахдаа хар болохоор энэ минь уяг шүн харахгүй. Энэ гэрлийг байгаа шүү гэж би гэрлэмэл тавьсан байгаа юм. Энэ манай ахын бол энэ хийлдэг майхнаас илүү манай тэр асар нь илүү том. Бороо орохдоо би энэ майхныг энэ дээр нь давуулаад тавьчихдээ. Хангалттай давдаг тиймэрхүү юм байгаа. Тэгээд зүүн талдаа баруун талдаа хоёрын өндөр төмөр уулан заах те тэр төмөрийг би хавсан байгаа юм нийлүүлсэн учраас тэр төмөрийг тэр дээрх бор уяагаар татаж ирээд энийг ингээд зооцсон байгаа юм. Холоо татаж ирсэн. Захаас нь ахуулаа босгоцсон. Тэгээ манай асарвын маш хүчтэй сайн татагдсан. Борооноос тэгээд хамгаалдаг тусдаа тийм юу процент байгаа юм байна шүү дээ ерөөхдөө тийм. Тий. Тэр талаар бодож үзээ тэгээд ялангуяа тасмаас бороо салхи хидэртэй бас бодож үзэж байгаа. Энд дээр чи хоёр талаар барих юм бол хадаад энийгээ ингээд төчих юм бол яасаж унахгүй. Өчигдөр ялангуяа бид нар ирсэж айгүйх салхилсан. Тэгээд энэ өөрөө хийлдэг уулгаар тэр дээр манай хүн дуурайтай нэгээд салхинд тэгээ би жоохон санаачлаа давуугаараа хоёр талаас нь дүүрсэн байгаа. Ачуур цоолж агаад хоёр талаас нь ингээд бас давхар дарцсан байхгүй. Тэгэхгүй бол энэ дээдлийнхэн татцсан тэр энэ утас нь яг дээрээсээ энэ нүг хийлдэг майхан болохоор яг энэ хийлдэг дээр цохингууд дуугараад исэн байхгүй. Энэ асар нэг юм юу бороонд ингэж юу яадаг бол биш. Зүгээр битээр өмнө нь энэ майхантайгаа бас нэг бороо орсон өдөр явж байхад ингээд нэвтрэхгүй мөртлөө аюу амар хурдан чийг татаад тэгээ бороо орсны дараа бид хоёр майхангаа буцаагаад хураагаад явах юм бол дараа нь чийг татхаараа жоохон онцгүй байна гэдгээд мэдэрсэн байхгүй заавалчгүй нартай өдөр бас тэрийгэ ахиж дийлгээд тэрийгэ хатаах гэж бас ажил болж байгаа болохоор тэхээсээ залхуураад энэ тэр нэг аюу хурдан хатдаг материалтай болохоор хаяад ингээд дээгүүр нь давуулцдаг гэдгийг манай хүн түрүү ярьсан шүү. Тэгвэл тусгай нөгөө борооны брезент биш тэр майхныгаа шууд энэ дэр давуулчихдээ юм биш. Тий, ингээд давуулаад гоё арга байна шүү дээ. тий. Асаасахтаа би бол энэ пульсушиг хийгээд иймэрхүү тайлбар зардаг 2000 юм байгаа. Тэрийг зүгээр л нэг жоохон шахаал тэнгээсээ энэ тооч гэдэг юм амархан дараад дээр нь дүүрийг чинь бол энэ галбар аюу амархан гэдэг хурдан авчиж байгаа. Ягаад гэх юм бэ солонгос чиг шиглэг орон байгаа гал асах аюу хэцүү байгаа болохоор иймэрхүү тайлбар амар юм хэлбэр юм байгаа болохоор худалдаж хэлж байгаа юм ер нь тайлбар бол ирдэ шүү дээ. Монгол та хэд нөгөө юу яахгүйгээд ийм хугарт байгаа ахгүйгээ би тоогоо аваад ирсэн. Тэгээ энэ надад энэ цөөх айгу таалагдаад байгаа байхгүй юу. Тэгээ Монгол нөгөө ил галын хоол айгу амттай байдаг гэдэг биш үү те. Монголчууд нөх хөдөө гадаа явахдаа айгу хийдэг. Тэрийн хоол амттай. Тэрийн хоол амттай. Тэгээ дараа айл нутгих юм Монгол. Би дарахныхаа дархан гэдэг. Дархан төс. Дархан төрсөн. Ээж авч гисэн дарахных яг уугуул дарахны хүмүүс. Дархны хүмүүс үү те. Солонгос тэр удаж байгаа юм би. Би одоо бараг 8 төрчилтэй. Би хэд 8 9 жил 10 жил баруун болчих шиг. За. Юу энэ манайх ингээд махнууд энэ одоо ингээд нөхрийн хоньны хааны махыг ингээд хөдөөний махтаа аваад ирсэн. Хамгийн нонох юу ихэд жимби ихэд хамгийн тохиромжтой зөөлөн байдаг байхгүй юу? Тэгээд нөгөө тооны орхыг хийхдээ эхлээд юу яана? Тоогоо маш сайн халаах ёстой. Тэгээд махаа хоёр талаар нь ерөнхийдөө бүр ингээд шаржигмтэн гэдэг чинь монголчууд шар утгыг ингээд шарлуулад ингээд шаарж өгдөг байгаа. Бас уцалтай юм. Тийм. Одоо нэг чулуу ихээр бас гэдэг яг тийм биш үү? Тэр шиг ингээд бүх талаар нь ингээд юу яадаг. Ер нь солонгос завгүй ээж хүүхдүүд нь хэд хэдэн настай гэлээ дараа. Манай том хүүхд болохоор одоо 5 нас хүрнэ. 5
Энэ жил 6 нас хүрэх юм байна. Аха. Тэгээд гага нь болохоор одоо энэ жил 2 нас хүрч байгаа. Аха. Тий, Өөр 5 2 3 жил дараа. 4 насны дөрөв насны тийм үү те. 4 насны 2 юм хүүтэй байгаа. 2 хүүтэй. Энэ удаад хүүгээ авчих хүүтүүд авчираагүй гээд. Тий, гэсэн тий. Энэ удаад хүүхдүүдээ үлдээгээд өөрсдөө амархаа хийсэн байгаа. Танах юу хоол ер нь дандаа солонгос хоол Монгол хоол иддэг үү? Монгол хоол ер нь хин хийж хийж байна. Хин сайн галтгоор цагийг өнгөрөөж байна. Ингээд бол анхандаа бол манай хүн хоол хийдэг байсан. Гэтэ манай хүн болохоор Монгол хоолоо хийн. Би өөрөө чинь манай хүүхд Монгол хоолнд айгуу дуртай. Бууд, хуушуур тэгээд хувь айгуу гоё юм бэлээ. Манай хүүхд угаасаа багчийн хүүхэд хоол төрдөг юм уу яа. Солонгос ялангуяа солонгос хэмжээд айгуу дургу ширөөё гэж ярьдсан байлээ. Монгол хүүхдүүд чинь цаанаасаа өөртөө Монгол хоолоо идэж өглөж том ятаа болж том байд юм байлаа. Солонгос хүүхд хамаагүй өндөр чинтэй төрхтэй арай. Тий. Манай хүүхдүүд нөгөө нэг дээр суугаад удааг байхдаа би дандаа Монгол хоолоо хийдэг байсан аахгүй юу. Тэгээд эмээ өвөн ч гэсэн юм нь бол манай монголчууд хэдээстэй хүүхдүүд мах сайн идүүлжээ. Ер нь бол биеийн сайн болохоор тэгэж айгүйх Монгол хоол хийж өгдөг. Гэхдээ бас байнгын Монгол хоол бас хийдэггүй. Тэгээд яг орчинд байгаа юм чи солонгос хоол бас гэртээ хийн. Ногоо сайн идүүлнэ. Тэгээд аль алингийн яг 50% хувьдаа бол хийдэг. Гэхдээ манай хүүхдүүд болохоор буузанд амар хэрэгтэй. Буузан байсан. Тий. Ялангуяа цагаан сарыг идэх. Цагаан сараар нэр гэхдээ бууз хийж иддэг. Ер нь цагаан сарыг зарим нөгөө жил чинь цагаан сар чинь Монгол цагаан сар, солонгос цагаан сарын хоорондоо зөрөөд идэв ч тий. Тэр үед яг яадаг вэ? Бид хоёр болохоор цагаан сарыг өмнө нь нөгөө нэг дөнгөж суучаад явахдаа нэг хэсэг амар ихтэй тэмдэглэдэггүй байсан аахгүй. Тэгээд яг хүүхдүүдээс болохоор тэгээд яг яаж тэмдэглэхтэй зүгээр ясаалаад настай хүн дээр очиод олгодог. Яг тиймэрхүү байж агаад саяхнаас цагаан сараар болохоор яг 5-гийн идээд басаад тэгээд хэвэн боо би амьдралд анх удаа хэвэн боо өөрөө ийсэн гэдэг юм. Оо тийм үү ямар гоё. Тэгээд хүүхдүүдэд ч гэсэн бас одоо нэг цагаан сар гэдэг бас ингэж мэдүүлсэн дээр юм байна гэдгийг одоо харж байгаа байхгүй юу. Хүүхдэд том болж ирээд ийм яриад амар их асуудал юм байлээ. Тэнгүүт ингээд цагаан сарыг ингэж тэмдэглэдэг ийм очтой баяр байдаг. Миний хүүхд ингээд нэрс одоо ингээд Монгол хүн гэдгийг бас мэдүүлэхгүй бол яг энэний орчинд нь төрөөд энд байхад нөгөө хүүхд мэддэггүй байдаг. Солонгос орчиндөө өөрөө солонгос гэж ойлгоод идэв юм билээ. Одоо бид нэр энэ жилийн энэ хэдийг хүүтэн хэдийг хийжээд тэгээд 6 сарын 24-нд Монгол буцах санаатай байгаа. Монгол ер нь яваагүй хэр удаж байгаа вэ? Би одоо 8 жил муу 9 жил хаттай болж байгаа. Монгол яваагүй юу? Өөрөөсөө хостой Монгол явсан. Одоо энэ жил анх удаага цогтой явах гэж байгаа. Ээж эмээ өнөр нь гэтээ зэнэрээ бол харсан мэдтэй тий. Харсан. Энэ солонгос нэржүүд Монгол бичиж юу? Энд ч бүгдээрээ цогтой байна. Тийм үү. Тэр танаа хоёр гэхээр анх удаа Монгол үзэж байгаа гэсэн үг үү? Тий. Анх удаага. Тэр бүлээр анх удаага. За гоё юм биш. Тэгэнгээс бас кемпингээ солонгос гэсэн чинь Монголдо бас ингэж бас хийж болохоор юм байна би бас бодсон. Ер нь бол бүх юм авч явж чадахгүй маа гэхэд ядаж хилдэг байхнаа гуснаа ч юм уу эшяаж юм аваад яг бас хийх сонирхолтой байгаа. Би өөрөө төрсөн дээрээ 2 ахтайгаа манай ах бас ийм айлын болтой. Гэхдээ манай ах бол Монгол хийж чадахгүй гэж надад хэлж байна. Гэхдээ би ахтаа харуулаад энэ бичлэг дээр явуулаад одоо ялан фейсбુક видео кол хийж манай ах наа чи болж ийн ахын дөө бүх юм аваад ирээ. Бүх юм дээр аялж үтээ. Тийм бол бид нэр мөнгөний талаар шимтэлтэй хүүхдүүд аюу гоё байгальтай ойрхон эрүүл мэндийн болов гэж бодоод манай ихэрч бол санал нэг байна. Тий, одоо энэ зүүн одоо бид Монгол хэлээр Монгол явцгаа. Одоо энэ удаагийн аялал одоо яг энэ жил би Монгол явах өмнө сүүлийн аялал байхгүй юу? Тэгээ гэртээ очиод одоо ихнээс юмнуудаа ачаа бараагаа бэлдээд майхангаа түрүүгээ Монгол явуулчихад Монголоо очиод хөдөө гарч одоо Монгол кемпинг гинэ штэ тий. Монгол кемпинг их. Нараа ер нь Монголын өөр амьсгал, солонгосын өөр амьсгал хоёр ер нь хэлж байгаа хайрцангуу бас одоо манайх чинь тийм тал газар тал хийхтэй тэрийг өөр нь амар сайн тооцоолсон байгаа юу? Тийм маш тайлбар. Маш сайн тооцоолсон. Би бас хаширж байгаа. Солонгостой. Ялангуяа 8 жилийн өмнө би чинь явахдаа солонгосоос Монгол явахдаа агаар нь ялангуяа хамраа амнаас түнх гэдэл нь орж ирлээ. Агаар нь Монголын Чингис гэдэг юулээ Монголын ихээс бууж ирэх түнх надад орж ирсэн байгаа. Тэгээ Монголд ямар гоё юм бэ? Миний их доорн нутагтаа ирсэнд
аюу багахмжтай бэлэн тоглосон хөдлөн байсан. Тэгээд 1 7 хоног 2 7 хоног аялж ирчээд дахиад Солонгостой ороо буугаад ирэхэд чинь Солонгосын 40-50 градустай саунд над орж ирэх юм мэдэрч хүрсэн. Бүх юм хаагдаж ирлээ. Хаагдаж байна. Би өөрөө бас нэг хамар инээ дээрээ жоохон хашлаатай юм уу тийм амьсгалж чадахгүй тийм дотроо махтай байдаг байсан. Солонгос ирээ тийм болт юм уу гэж бодсон. Тэгэх чинь биш. Монголтой очиж чинь над бүх миний эрүүл мэндийг гоё байсан. Хамрын биднээс нээж чадаад би бол хамраар амьсгалж байгаа, заримдаа амаар амьсгалдаг. Тэр чинь Солонгос ирж буцаа тийм болчихлоо. Монголд ч айгүй гоё агаар. Тэгээд агаар юу гэдэг дээ шүү дээ тий. Гоё агаарыг нөө тайлбарлаад яг ингээд нэг бүх юм онгоогод манай монголчин бас амар агаартай гоё өгдөн шүү дээ. Тэрийг сая тайлбарлуулсан. Нараа нөгөө хүмүүс аюух монголоор яриад байгаа болохоор нөө сонирхчиж магадгүй гээс нөө яаж ингэж солонгос хэлийг сурваа. Одоо хоёр ч гэрлээд одоо яг хэдэн жил болж юм яг монгол хэлийг ингэж сайн сурах. Одоо чинь би 7-8 жил болж байна. Гэхдээ солонгосоор ярьж чадахгүй ингээд бутандаар бачиндаар дахад ингээд нараадаа зүгээр монгол хүнтэй ярьж байгаа юм шиг амар гоё яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэр талаараа бас манай ингээд камер үзэгчдэд бас сонирхуулбал Солонгосыг тууснараа гэвэл би бол уусаа багасаа ирээд хичээл номын 4 метрийн наавигээс хэлж хурдан байгаа болохоор аяа бас давуу талтай хүүхдүүдийн бас тарих бас хэрэгүүн байт юм уу? Тийм байж магадaltaй байгаа. Гэтэ монгол хэлээ би мартаад заа гэж даадаа гэж анхандаа ихнэртэйгээ уулзаж учирдаг байсан. Одоо манай ихнэртэй би ярихад чиний ярьж исэн үеж би одоо хөл мэдгээд хамдгүй. Тэгвэл монголчууд адилхан арбайч гараад ч юм уу солонгос ярихад зүгээр инээгээл нэ гэдэг адилхан би даа гэдэг хараад манай ихнэр ойлгож байгаа юм шиг байна гэж ярьдаг байсан. Дараа нь би аваад суусаа хүүхдээ гаргахад дараа би мэдээгүй штэ хараа гэж ярьдаг. тийм үү. Монгол хэлийг мэддэг гэдэг нь оо ямар гоё. Гэхдээ манай ихнэр би бол монгол хүмүүстэй анхны танилцж үзсэндээ анх удаа үргэлж үзсэн. Тэгээ суугаад чинь ямар гоё юм бэ? Шал өөр юм байна гэж би тэн дээр нь дууруулж. Монгол солонгос эмэгтэйчүүдээс өөр одоо Монгол эмэгтэйчүүдээс солонгос эмэгтэйчүүдээс өөр юм байна гэдэг мэдрэмжийг авсан гэсэн үг. Шал ондоо юм байна гэж мэдрэмж аваад энэ эмэгтэйг алдаж болохгүй юм байна гэж аваад. Ямар гоё. Утгаар салгахаар чам дээр нь юу салгуул? Утгаар дээр хат. Тэгээ ерөнхийдөө хараа зинбиг одоо ингэж гоё ингэж шарлуулж өгөн гэсэн үг. Одоо бүх талаас нь ингэж шар болгоод яг тийм. Тэгээд надаараа бас нэг энэ айгуу гоё санагдлаа манайхаараа. Кемпинг хийдэг хүмүүсийн амтлагч нь хараа таад. Тийм гоё. Тэгээ эндээ ингээд бүх ингээ амтлагчнууд нь байдаг байна. Тэгээд би болохоор нөгөө ихэвчлэн хоол хийхдээ тухайн өөрөө ерөөсөө амтлагч авч очидгүй тухайн айл ямар амтлагч байна те давсаар амтлагдаг айл байж болно. Халуун ногоо идэггүй айл байж болно. Тэгэхээр би илүү янзын амтлагч бол ерөөсөө нэг ч удаа авч явдаггүй. Дандаа тухайн айлд байгаа амтлагчаар хоолнуудаа ерөөхдөө амтлагдаг. Тэгээд өнөөдөр манай дараагийн маань амтлагчнууд ийм болохоор эдрийг нь ингээд би зэмбигээ ерөнхийдөө давсаар амтлаад хий гэж бодож байна. Энэ айгүй гоё ингээд санагдсан надад сая. За ингээд юм чи. За одоо ингээд ямар ч тасмал хийхгүй юм байна. Тэгээ ямар ч тасээгүй халуун юун дээр ингэж махаа бүр шар болсон юм шар зүгэн. Тийм бол тооны болох маань илүү гоё амттай болж өгөн. Тэгээд одоо энэ модны энэ утааны юу болохоор бүр илүү амт оруулсан. Тэгээд хэлүүлээ. Нөгөө сэтгүүлч юу л гижаа гэдэг. Ингээд нэг эргэн тойронгоо одоо ингээд гоё шарж борлуулсныхаа дараа ингээд баг зэрэг ус ийгээд одоо энэ дээрээ төмсөө урлаа ийгээд нэг 15-аас 20 минут одоо чанаа тэгээд хоолмол бэлэн болно гэсэн үг. Нараа түрүү нөгөө нэггүй Монгол ёс заншил маншил гэдээ бид 3 ярьлаа шүү дээ тий. Ер нь солонгос хүмүүс Монгол ёс заншлын талаар хэр их мэдлэгтэй байдаг вэ? Миний хувийн бодлого гэвэл одоо хуваараа бодох юм бол би өөрөө багасаа чулан акт юу, жун акт юу, годон акт юу гэдэг төгссөн байгаа. Тэгээд төгсний одоо болгоод чудаки бол агуулж Монгол ёс заншлыг айгүй сайн дааж өгдөг. Өөрөөсөө тэрийг өвөгдөөд гэж бодож хүлээж авдаг юм байлээ. Гэхдээ би болохоор сурахдаа солонгочууд Монголоос айгаад эмэгтэй хүн өгөөд тэгээд монголчууд та нарыг яах вэ гэж харж үзье гэх юм ээ.
Тэгээд Монголын одоо ёс заншлыг солонгосчууд дааж өгсөн. Ялангуяа Макколли, Юпо, Бёжангук, Солонгтан эдгээр. Тэгээд тэдээс Монголоос үүссэн гэж бас болж болно. Ягаад тэгэхээр шалгал малгал юм одоо тиймэрхүү 10 жилийн юм дээр их гарч ирдэг байгаа. Оо тийм үү бүр 10 жилд нь тийм Монголын тухай сэдв одоо юу байдаг гэсэн үг байх нь шүү дээ. Сургачгинд нь. Бас сонирхолтой юм байна. Чингис хааны солонгос өөртөө ч гэсэн дүүслэлээр ижүүлж явдаг. Аа. Гэхдээ тэр түүх нь ичимхий түүх байдаг болохоор өөртөө ярьдгүй хэлдэггүй. Ягаад тэгэхээр хаан ба хааны одоо доорх одоо дэшин гван. Дэшин юу гэж ярьдаг юм бол одоо сайд байлаа гэх юм бол одоо гишүүнэр нь. Тэгээ гишүүнэр тэднээс нь тухтаад тугтууд ч юм уу тиймэрхүү жажууд арал руу тухтааж яваад тэгэхээр эмэгтэй хүн тэгээд хүүхдүүд ламнар тэр монголчуудыг хамгаалсан байгаа даа байхгүй юу? Солонгос одоо ламнар эмэгтэйчүүд хүүхдүүд гэсэн үг мөн үү тий. Тэгээ манай монголчууд будда гэж шашинтай явдаг. Солонгочлоор будда гэж явдаг биш. Син юм гээд. Синим. Тий. Пүлгүү гэж явдаг байхгүй юу? Тэр пүлгүү Пүлгүү гэдэг нь бас нөгөө нэг буддагийн шашныг солонгосоор пүлгүү гэж ярьдаг байхгүй юу? Адилхан ламнар тэгээд тийм буддын шашинтай байсан. Тэр үг бас адилхан. Би бол энэ дэр эргэлдээд байгаа болохоор солонгоч өөртөө пүлгүү гэж яриад солонгочдод монголчууд ямар шийдэг вэ? Ламаг юу гэж яддаггүй. Одоо лам гэдэг лам. Солонгосоор ламаг юу гэж ярьдээ. Тэгээд тэр шашиныг солонгос руу оруулж ирсэн гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгээд өөртөө одоо хаантын улс руу ч юм уу ламнарын тиймэрхүү юм солонгосын түүхний газар руу ороод үзэх юм бол Монголоос хайгаад мангарт урт ном ба тэгээд бурхандаа залбирсан тиймэрхүү юм түүх юм хийсэн байдаг. Манай гэж би харуулж өгч ийсэн. Хүүхдүүд нэгээр зааж өгөөд тэгээд орчуулад бид нар Монголоос айсан. Хятад ч гэсэн тэр одоо малли жонгос маш урт нэг могоон юм цагаан ирэм. Цагаан ирэм шиг адилхан тиймэрхүү юм бид нар адилхан бас айсан. Тэгж хамгаалал эмэгтэй лам нар бас ингэж оролцсон байгаа гэж ярьж байгаа. Тэгээд Чингис хаан маань одоо монголчууд маань тиймэрхүү эмэгтэй хүн ба ээжийг бас их өндөр боддог шүү дээ. Их хэмэлдэг би мэдээж хэлсэн чинь тэгээд тэрийг манай монголчууд ойлгоод та болио зүгээр хамтрий. Та нарын хамгийн дээр хаан туусан бүхэн Монгол тустай хүн. Тэгтээ та нар бид нар нэгдхийн тулд эмэгтэй хүнийг өг бид та нарын үс боох ямар хоол энэ морин дээр хэр удаан яадгийг тэгээд дааж өгье. Ягаад гэвэл солонгочууд ичлэн гайхсан. Тэр гол газар дээр байж байгаад Орос Япон солонгочдыг Европ руу яаж идэлсэн? Яаж машин биш морин дээр гэж яах юм? Ер нь солонгочдын 90 миний хувийн бодол байгаа л 90% нь болохоор төрхтөө бүгсэндээ хөх толботой. Яг тий хөх толбыг бас яг асууя гэж бодож байсан байхгүй. Солонгос хүүхдүүд яг хөх толботой төрдөг Монгол хүүхдүүдтэйг ижилхэн хөх толботой төрдөг. Тэрийг энэ танаа Монгол тэмдэг гэж зарим хүмүүс тэгээд байдаг тий. Солонгос хүмүүс тий. Бүгд одоо ойрхон манай монголчууд солонгос хэлсэн бүгд гэж ярьдаг байгаа. Гоё юм тий. Манай солонгос найзууч их намайг тэг түүхийн хичээлдээ дааж гоо манай солонгос найзууд бүгд хараад чи тийм юм уу? Монгол юм уу? Тэгвэл манай үүгдээд чулааны юм байна штэ. Чулааны юм гэдэг чинь одоо манай үүгдээд юм байна штэ. Гэж тэрэн дээрээ би айгүй бардам байдаг. Яг өвний нутагт ирлэж ихэнх тэрэн дээрээ бардам надад айгүй мэдрэл орж ирсэн. Одоо үргэлж тэр цагт нь үлддэг байгаа. Макколли гэдэг одоо солонгос өдөр Паммакколли, Банана Макколли, Сөүл Макколли, Янпён Макколли, янз бүрийн одоо чимэлтэй ч юм уу янз бүр хотын Макколли үүссэн байгаа. Тэр түүхэн дээрээс өөртөө зааж өгөх юм бол миний хувийн бодол бол манай багш надад Макколли үүснэ манай Монгол айргаас үүссэн. Яаж үүссэн бэ гэвэл солонгочвол та нар яаж энэ газар нутгийг идэлж яаж хурдаг ингэж чадсан юм бэ? Манай монголчууд ингэж хэлсэн. Манай монгол морь намхан тэгсэн мөртлөө маш хүчтэй. Хурдан явдгүй ч гэсэн морин солонгосоо бид нар морин дээр унтаж баашээж хоолдог. Юугаар юм бол Юппо, Макколли биднэр идэж унтаж бааш идэг гэж ярьж байгаа. Юппонийхээр хатаасан махыг яриад Макколли гэж манай монгол айргийг яриад одоо энэ хэдэн жил гаруй 100 жил ч юм уу гаруй болсон цагт өөртөө амтаараа кимчи янз бүрийн амтаараа солиод одоо энэ цагт хөгжсөн байгаа даа. Гэхдээ бол өөртөө тэрийг яаж татгалзахгүй яриа бол Монголоос үлсэн гэж би бас өөрөө баталж чадах юм шиг байна. Жохон жигэн жагаад дээрэс нь гурил олон одоо нөгөө юунуудээ ногоонуудаа бүгдийг хийгээл дахиад 15-аас нэг 20 минут орчим зөөлөн гал дээр болгоо тэгээд хоол мань нэгтэй байсан.
болно гэсэн үг. Ер нь бол өстөг амраар биш Хийж байгаа ба тийм. Тэгээ одоо ингээд гурилаа хийгээд одоо ингээд битүү ерөөсөө шүлөө ширэгдэл ингээд болгочихно гэсэн үг байхгүй юу? За. Таглчихна гэсэн үг. Нараа ер нь багасаа кемпинг хийдэг байсан уу? Ер нь гэр бүл нь аав маав ч юм уу багтанд авч гардаг байсан уу? Сонирхол нь хизэнээс хэлсэн бэ? Би ер нь бол хотод их дуртай хүн. Тэгээд багасаа дуртай байдаг байсан. Гэхдээ 10 жилдээ би эхнэртэй уулзахаас өмнө айгу night club, монголоор яг night club, солоосор мөр club. Тийм. Сөүл мөөвөл одоо бусан мусаа димэрхөө явах айгу дуртай хоббитэй байдаг гэсэн. Тэгээд их монгол эмэгтэй хүнтэй эхнэртэйгээ суугаад үзсэн чинь айгу гоё юм байлаа. Тэгээд тэр манай эхнэр наваа хэлдэг. Би монгол хондоо орчмоор манай дархан манай монгол их орн минь хөдөөлөд ингэ 50 байдаг. Энд айгу стресстэй байна надад дүр сэтгэлээ эргэж хэлжсэн. Тэрний надад айгу өөрийн хувьар бол хүн дээр тусгаж авсан байгаа юм. Тэгээ миний бодож үзсэн юм бол анхандаа машин жаах уу хэрэг жаах уу өдрийн 24 цагийн 120 мянган воноор жип түрээслээд тэр жип түрээсэн гэдэг те жипэндээ ор болгож таслаа тэгэж бидээр солоос бүтэн тойрж аялж ихсэн түүхтэй байгаа. За нэг машинтай холбоотой майхан байвал яаж вэ? Хараа наа чинь машинтай гуруулахнаа болж байна. За тэгээд майхантай холбоод байх авлаа. Тэгээд хүний шулж бас дийлдэхгүй юм бэлээ. Тэгсэн чинь ба нэг асар авъя. Гэт энэ хар асарлаа авлаа. Тэгээ хар асарлаа дахиад нүдэн орж дүнгийн шинээр гарч хилдэг майхан байна гэж байгаа юм. За бас монгол хүн байна да солонгос юуг тутахтай хамгийн том үнэтэйг наваа. Хилдэг майхан солонгосод хамгийн томоос анх авсан байгаа юм. Тэгээ одоо бол зөндөө болсон л та өмнө хяндраад. Тэгээд бид дээр ингэж аялал маань ихлээд миний хувьд одоо бодох бол өөрийн хувьд гэх юм бол айгуу гоё гэр бүлээ бодсон чиг энэ цагийн мөчийг дахиж олдохгүй цагийн мөчийг гоё өнгөрөөж байгаа бол надад айгуу гоё сэтгэл баяртай байгаа маа. Миний яри юу гэж боддгийг. Битээ нэг кемпинг явах нь хамгийн эхлээд бас нөгөө нэг корона усал дэшээ явах ямар ч юу байгаагүй Аялал хаагдсанаас одоо тийм янз бүрийн одоо тийм амралтын газар түрээслээд ингээд 7 хоногор явахаар яг үнийг хэлэхэд бол амар өндөр зардалтай байсан байхгүй юу. Тэгээд хүүхдэд дагуулаа явахаар олон хүний зардал тэгээд одоо цаашдаа ингээд өвшөө амьдрахад хамгийн түрүүнд бас хийх юм гэх юм бол зардлаа хэмнэх гэсэн үгнээс хамгийн бас эхэлжсэн. Тэгээд майхандаа явбал бас байгальтайгаа ойрхон агаарт гараад тэгээд бас Монгол амар сандаг байсан болохоор яг Монголд нэг ч очиагүйсэн болохоор тэгээд кемпинг гарч үзье гэж анх тэгэж явж эхлээд тэнгүүтээ явах тусамдаа нөгөө нэг ингэ туршлагажаад тийм туршлагад ирэх бол туршлагатай болох тусмаа нөгөө нэг илүү тав тухтай өөртөө амраагаад ямар түүшдэггүй яаж явбал илүү гоё вэ гэж үнтэй ингэж тэрийг ингээд улам тэрийг харсаар байгаа тэгэл нэгээр ингэж авсаар байгаа л нэг мэдхэд бол тэгээд арай сурцсан байсан туршлагатай болсон байсан. Тийм болгоомжтой болохоор ерөнхийдөө маш зөөлөн гал дээр тэгээд нэг ер нь бол айл олох жоохон уур гарахгүйгээр хийх юм бол айгу гоё жигнэгдээд гоё болно гэсэн үг. Ингээд хоол мэн болсон байна нэг жигнээд гурил юунуудаа хийгээд хэдүүлээ ерөнхийдөө нэг 20 орчим минут болсон байгаа. Тэгээд одоо ингээд хоол мэн цэн за жимби гэдэг бол одоо ерөнхийдөө нэг юу шүлмэн тэр чигээр ширхсэн жоохон тосол яроолд нь байгаа. Тэгээд бүх ингээ гуйрал махнууд маань ингээ мах тэгээд төмснүүд маань иймэрхүү хайрагдсан байгаа. Одоо хэдүүл ингээ хоолоо гаргав. Энэ араа одоо ингээ тараа ерөнхийдөө нэг хоньны мах маань маш их тостой байдаг учраас тооны маань ярил дандаа тос үлдсэн байгаа. Ерөнхийдөө махны маань тос бүгд энд үлдсэн байгаа. Ямар ч тос хийгээгүй. Тийм бай. Тийм. Тэгэхээр энийг ингэж үлдээгээд бид нэр ерөнхийдөө тос нь яатсан гоё хөл махаа гэдэг гэсэн үг байхгүй юу? Ингээ ийм гоё. Ямар ч тосгүй ингээ гарч ирж байгаа юм байна шүү дээ. Тийм. Цэнтэрэри. Энэ удаагийн зочдын минь манай
гэрлээгээ Монгол эмэгтэй маань энэ бурайд талахыг гэртээ ингэж хийж бэлддэг байгаа. Тэгээд энэ удаагийн зочдын маань энэ удаагийн дугаарт бас ингэж байрж оролцож байгаад бас маш их баярлалаа. Тэгээд бүхэл үрийн талах одоо хөөлгөгч ороогүй, дээрэс нь хар гурлаар хийсэн чаа үртэй юм талах байгаа. Эрүүл мэндийн талах гэх юм уу. Тэгээд та бүхэн маань бас худалдаж авч эдхийг хүсэх юм бол бид хоёр одоо нэвтрүүлгийнхаа доор хаяг болон дугааруудыг оруулах болно. За ингээд урилгыг минь хүлээж аваад ингээд гайхалтай нэг үдшиг тэ нэг өдрийг бидэнтэй хамт өнгөрөөсөн та бүхэндээ бас маш их баярлалаа. Тэгээд одоо би нөгөө мөгийдээ бас урилга одоо явуулаа тэ найз нартай ингээд хэлээч маа мөгигийн найз нар. Тэгээд мөгийдээ бас баярлалаа гэж хэлье. За ямар ч өнөөдөр ингээд яг маа хоёр найз ингээд энэ толгоос төр нөхөрлөөд бас 5 6 7 жил дотор ингээд найзлсан байна. Тэгээ найзтайгаа ингээ ер нь бол нэг 100 өөр намар хавар намар 4 өдөр зөрөнд бид нар ингээ гэр бүлээр аялдаг байхгүй. Өнөөдөр ингээ гэр бүлээр аялж явж байгаа. Тэгээ ихч маань ингээ санал тавиад ингээ ирсэн юмарч баярлалаа. Тэгээ хоёр найз маань ингээ сонирхол нь амар гоё. Ингээ нэг амар кемпинг хийгээд явдаг. Нэг олон байдаг. Энэ хоёр ингээ бүр ингээ бүх юмаа цуглуулад өөрсдөө ингээ явдаг болохоор ингээ өнөөдөр ийм юм аа ингээ ийм олон хүмүүс харуулаач ийм ихчээр минь ингээ дамжуулаад ингээ хүргэж байгаа. Та бүхэнд баярлалаа. Тэгээ ингээ найзтай ямарчлээсэн тэгээд бид нар тэгээд олон жил найзалж байгаа болохоор дахиад цааш өшөө олон гоё газар явах хэрэгтэй. Тэгээд та бүхэн тэгээд ойрхон байгаарай. За нарагийн хувьд мөгийдөө мөгигийн талаар найзынхаа талаар яриач. Миний хувьд бол манай мөгийн монголоор сайн ярихгүй байхдаа би анх мөгийтэй ажил хийж байгаа таяльсан. Тэгээ манай мөгийн Монгол залуучууд иймэрхүү байд юм аа андаа найзаа гэж их үлгэр жишээлбэл тайлбар надад тайлж өгч би тэрэндээ айгүй надад ойлгомжтой хүн дээр биш айгүй гоо зөөлхөр дуусаж авсан болохоор гоё байдаг. Өнөөдөр тэгээд над их нэртэйгаа тэгээд манай мөгийн найзынхаа гэр бүлтэйгээ ирсэн айгүй сэтгэл өндөр гоё бас энэ үд шиг бас шин галын удаанаар те гоё цагийг өнгөрөөж байна. Баярлалаа. За тэгээд бас мөгийгээс нэг хүсэлт байна. Манай нэвтрүүлгийг чимээд найз нартай зориулаад тэгээ манай нэвтрүүлгийн үзэгчдэд зориулаад ингээд гоё айдууны минь түргээчээ гэж хүсэж байна. За ингээд та бүхэндээ амарч зориулаад ингээд Нарлаг Монгол ингээд айдуунаа бичлэгээр энэ гоё нэвтрүүлэг ингээд өндөрлөё. Баярлалаа. Нарлаг Монгол ороо. Насарanta намай сингэж намайг сорсон баш ертөнцийн үзэгслэн хоёроор өчсөн та юудаас матшгүй үдгээ юугаар сүшгэрэн Нарлаг Монгол ороо